ICT PD-ray үзэх гэж байна. За тэгэхээр те би одоо яг YouTube нэг 3-4 бичлэг хийсэн те. Яг бичлэг хийж эхлээд нэг 3-4 бичлэг хийсэн байгаа. Тэгэл яг PD-ray ийм fair value gap, ийм order block яасан хийсэн. Эндээс ийм те reaction авлаа инглээд хэлээл. Тэгэл нөгөөдөр нь ажиллал маш их ярьсан. Өнөөдөр бид нэр ICT PD-rayтэй танилцах нэ. За тэгэхээр энэ бичлэгээ заавал дуусна үзээрэй. Яг гэвэл би маш олон чухал зүйлийн талаар ярих болно. Бал цаас гаргаад тэмдэглэл хөтлөх бүр одоо сайн өөрт чинь арай илүү наалтцтай. Тэмдэглэл хөтлөж чадахгүй бол дараа нь үзэхтэй ч юм уу. Тэмдэглэл хөтлсөн байсан ч гэсэн энийг олон дахин энэ бичлэгийг олон дахин үзээрэй. Бичлэгийн төгсгөлд биш үү? Маш том зүйл ярих юм шүү. Яагаад энэ PD-ray ажиллаад байгаа талаар. Одоо энэ ICT би сая хэлж шүү дээ. Одоо ингээд анх гарахт нь хүмүүс хийж харж байгаагүй өнцгийг маркет гэдэг чинь ийм зүйл юм байна гэд ийм manipulated ийм зүйл юм байна гэдгийг гаргаад ирсэн тийм үү. Тэгвэл би яагаад энэ ICT-ийн PD-ray онлын төвшөнд ажиллаад байгаа талаар бичлэгний төгсгөлд тайлбарлах байгаа шүү. Тийм болохоор бичлэгээ заавал дуусна үзээрэй. Тэгээ тэмдэглэл хөтлөөрэй. За тэгээд бичлэгэнд орцгоё. За ICT PD-ray гэж юу вэ? Энэ нь бол ерөнхийдөө премиум болон дискаунт гэсэн хоёр үгнээр товчлол. Одоо премиум буюу одоо үнэтэй л гэсэн л үг юм да. Одоо монголчлоод орчуулах юм бол тэнгэр тайлсан үнэтэй гэж хүмүүс ярьдаг шүү дээ, тийм. Тэнгэр тайлсан. Дискаунт нь болохоор хямдхан байна гэсэн цочор байна. За ханшид үүссэн үндсэн хөдөлгөөн буюу прайслыг бүхэн нь хоёр хэсэгт хуваагддаг бөгөөд ханшийн дээд хагасыг премиум гэх ба доод хагасыг нь дискаунт гэдгээ. За үүнийг бол бид нэр Fibonacci хэрэгсэл ашиглаад яг гоё гаргаад хараад авч болно. За тэгэхээр price leg болгон одоо премиум болон дискаунт array гэсэн. За жишээ нь энэ зурган дээр бид нар харж байна те. Энэ сумыг харж байгаа. Энэ сумнаас ингээд доошоо бид нэр энэ доотлын сум хүртэл одоо ийм хүчтэй price leg орж ирсэн те. Энэ засвар хөдөлгөөн явж ирсэн аа. Хүчтэй price leg. Маш хүчтэй ханшиг төрөд ороод ирсэн. За тэнгууд бид нэр Fibonacci түүлээ гаргаж ирээд дискаунтаасаа премиум array хүртлээ ингээд татчихна. Тэгээд бид нар үлдэх ёстой зүйл гэвэл мэдээж 100% хамгийн дээд өрөө. Тэгээд 75%-ийг нэг 61.8 тэднэр бол хэрэггүй. Equilibrium буюу 50%, тэгээд 25%, тэгээд дискаунт буюу гээд ханшиг нийт ингээд 4 хэсэгт хуваачна. Тэгэхээр 4 хэсэгт хуваана. Тэгээд премиум array нь болохоор мэдээж ханш үнэтэй хөөрөгдсөн, үнэ нь хөөрөгдсөн байна гэж үзнэ. Дискаунт array нь болохоор ханш хямдхан байна гэж үзнэ. Тэгэхээр одоо бид нэр премиум array байлаа гэж бодъё. Хэрвээ бидний тухайн өдрийн чиглэл bearish байх юм бол одоо бид нар ханшийг доошоо харилцана гэж бодож байгаа юм бол бид нэр зарах боломжуудыг ханш премиум хэсэгт байх тарах нэ. За энэ юу гэсэн үг вэ? Тэгэхээр за одоо энэ цэнхэр зураасыг харж байгаа. Цэнхэр босоо зураасыг харж байгаа. Яг энэс энэ хоошоо баруун тишээ явсан арилжааг байхгүй гэж төсөөлчих. Энэ бид нар одоо яг энэ цэнхэр зураас дээр ингээ арилж явж байгаа. Энэ үнц хөдөлгөөн орж ирээгүй байгаа шүү дээ. Тэгэд энд байхад чи одоо юу гэдэг чи те. Бид нар бол өнөөдөр бол bearish байх нэ. Бид нар at some point энэ low-ыг ингээ даавна те. Тэгж харж явах юм бол чиний арилжааны төлөвлөгөө бид нар энэ доошоо арилжнаа гэсэн арилжааны төлөвлөгөөтэй байх юм бол чи өөрийнхөө зарах захиалгыг энэ премиум array дотор өгөх нэ. Тэгжээж одоо те яг энэ ханшиг үнэтэй багтан зараад эсрэгээрээ хямдхан багтанд худалдаж авах гэсэн яг ерөнхий ойлголт байгаа. За тэгэхээр дискаунт array харин эсрэгээрээ бидний тухайн өдрийн чиглэл буулгаш байх юм бол бид худалдаж авах боломжуудыг ханш дискаунт буюу хямдралтай хэсэгт багтанд харах нэ. За тэгээ энэ ханш бол цочор үн дээр ингээд байна. Энэ яг саяныхтай адилхан цэнхэр зураснаас ийшээ ханшийн хөдөлгөөн байлаа гэж бодъё. Тэгэх юм бол энэ хаяас энэ лов хүртэл бидний price leg байна. Тэнгүүд бид нэр хэрвээ bullish байна ханш үргэлжлүүлж өснө гэж үзэх юм бол бид нэр тэнгэр тайлсан буюу премиум array дотор байхад нь биш энэ хэсэгт одоо цочор үн буюу дискаунт array дотор нь байхад нь бид нэр худалдаж авах нэ. За тэнгүүд юу гэсэн үг вэ? Юу болоод байна? Тэ энэ одоо зурган дээр харж байгаа. Энэ PD-ray нэг энэ ловоос энэ хай хүртэл ингээд ханш хөдөлгөөн хийсэн байна тийм үү? Энэ бол яг одоо AV PD-ray гэдэг нэрлэлчий эсвэл HPD-ray ч юм уу те яг гэвэл хамгийн том нэг учраас. За тэгсэн чинь энэ дотор бас ингээд PD-ray дотор бас PD-ray
байна. Энийг бол хүмүүс бол мэдэх байх ингээд ямар нэгэн одоо ханшийн price list-ийн дотор нь дахиад тэрнтэй адилхан жижигхэн price list явж идэг те. Тэрнийхэн дотор нь дахиад жижигхэн price list явж идэг. Цагаа ингээд жижигсээ харагдсан тэр нь арай дэлгэрэнгүй тодорхой болдог ч юм уу. Тэгээд энэ бол амар замбрааг одоо бол яг одоо замбраагүй харагдаж байгаа. Тэгээд та нар гайхчих магадгүй те энд юу яриад байна те. Юун тэр нэг хүмүүс анх 2016 онд 2020 онд сонсчод бүүн болох те. Энэ бол зүгээр Fibonacci татал голоор нь хуваацсан байж те. Нэг гол асуудал нэг гол одоо тэр концепт тэр хүмүүсийг бүүн болоод одоо те хүмүүсийг хуваагдуулаад байгаа концепц нь юу юм бэ гэж бодож магадгүй. За тэгвэл би одоо тэрийг тайлбарлая. Бид нэр одоо ингээд харж байна тийм үү? PD-array дотор PD-array байна. Энэ PD-array-ыг энэ том үндсэн price-ыг энэ дотор нь ингээд те PD-array тэгмүт энд одоо ингээд доороос нь худалдаж авсан бол дээш ингээд зардаг ч юм уу. Эсвэл энэ PD-array 3-ын одоо те энэ яг equilibrium-аас ингээд бид нэр reaction аваад ингээд амар зах одоо хөдөлгөөн бол явж байгааг харж байгаа. Энийг бол ингээд хараад те. Гэтэ эндээс бол арилжааны шийдвэр гаргахад хэцүү. Энэ яг энэ price action хараад яах юм гэдгийг хэлэх амар хэцүү те. Энэ PD-array дотор PD-array 4 дотор байж л гэхдээ одоо энэ PD-array 4-ийн premium array-д ороод ирсэн байсан чинь эндээс зарыг гэсэн чинь энэ өөрөө энэ том PD-array нэгийнхаа одоо дискаунтер нэг худалдаж авдаг цэг нь байх жишээ. Энийг одоо ингээд яг фильтртэд шүүж харахад амар хэцүү уус тээ. Одоо яг энэ price action харах юм бол эндээс яг хаана зараад хаана гарах юм мэдэхгүй амар дотроо тэмцэлтэй одоо энэ ингээ ажиллаад байгаа. Уул нь ажиллаад идэг. Яг тэр цэгүүдээс equilibrium-аас ч юм уу те эндээс заруул уул нь болохоор байдаг. Эндээс худалдаж авал болохоор байдаг янз бүрийн юмнууд ингээ уул нь ажиллаад байдаг. Гэтэ эндээс яаж хаанаас гэдг нь айгүй ойлгомжгүй. Тэмүүд ICT-ийг хийсэн зүйл юу вэ гэхээр энийг фильтртэд шүүгээд чи хаана авах юм, юуг ашиглах юм, юун дээр зарах юм гэдгийг фильтртэд шүүгээ гаргаад ирсэн гэсэн. Тэмүүд бид нар мэдж байгаа тийм үү? Retail арилжааны арга маань болохоор амар болох гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр яг ерөнхийн нэг энэ цэгийг хараад ч юм уу энэ бол одоо resistance. Энэ бол support. Гэтэ энэ нь одоо хэр удаан үргэлжлэх, хэр хоол үргэлжлэх гэх гэдгийг мэдэх ямш боломжгүй. Одоо ингээд үргэлжлээ явчихдаг юм. Айгу тийм бүдэг баадаг. Одоо чи хаанаас гарах нь баг зэрэг ойлгомжгүй. Тэ support нь амар ийм бүдүүн байж болно. Эсвэл нарийн байж болно те. Янз бүр. Тэнгүүт ICT энийг ажиглаад ингээд гаргаад ирсэн. Зя хичнээн төрлийн PD-array байдаг вэ? Хичнээн төрлийн PD-array байдаг вэ? Тэгэхээр бидний саяны энэ ойлгомжгүй энэ ханшийн хөдөлгөөнийг ICT бүгдийг лаа нэг бүрчлэн энэ бол чухал, энэ бол чухал биш лаа. Энэ лаан дээр бид нэр реакшн авч явах ёстой гэд бүгдийг фильтртэд гаргаад ирсэн. Энэ лаа болгон өөрсдийн гэсэн ямар нэгэн шалтгаантайгаар энд байгаа юм байна. Тэгээд энэ лаа болгон лаа нэг бүрчлэн ханшиг уншиж болох юм байна гэдэг ерөөсөө тийм концепцийг гаргаж ирсэн маркетинг 2 хуваацсан юм аа. За тэгэхээр бид нэр энд харсан тийм үү? Энд ингээд маш замбрааг хөдөлгөөн хаанаас юу авах нь тодорхой. Тэнгүүд ICT болохоор маш олон PD-array байгаа шүү. Гэтэ би зүгээр хамгийн чухал хэдүүдийн л яг хамгийн чухал 6 PD-array байгааг энд бол оруулаад ирсэн байна. Нэгдүгээрт order block, хоёрт breaker block, fair value gap, inverse fair value gap, new day opening gap, new week opening gap, тэгээд liquidity pools. За тэгэхээр өнөөдөр бол хэдлээ order block-ын талаар ярилцуулаа. Order block энд одоо харж байгаа энэ ямар ногоон өнгөр ч юм уу тэмдэглэсэн энэ болохоор order block. Өнөөдөр хэдүүлээ order block-ын талаар ярилцах нэ. За order block энэ бол монголчууд орчуулах юм бол захиалга авах бүс гэж орчуулж болно. Захиалгын блок ч юм уу те захиалгын блок эсвэл захиалга авах бүс. За order block юу вэ? Энэ яг юу вэ? Тэгээ би энийг ингэж тэмдэглэсэн байна. Яагаад энийг тэмдэглэсэн юм? Яг тэгээд эндээс те ингээд альжаа хийгээ явсан дараа нь энд буцаж ирээд эндээс реакшн аваад буцаад ханш маань дээш арилжиж байгаа те. Яг яагаад? За order block нь ICT-г үүснээр том тоглогчид одоо мөнгөтэй том банк институт санхүүгийн байгууллагууд маань зах зээлд ихээхэн хэмжээний захиалга биелүүлсэн эсвэл захиалга биелүүлэхээр сонгосон газар гэж үзжээ. Яагаад блокинг гэж вэ? Блок яагаад гэвэл энэ нь сонгогдсон газар хэлж байгаа. Одоо захиалга хийхээр сонгогдсон газар. Энд
smart money. Жирийн retail тэр арилжаачд биш шүү. Том мөнгөтэй одоо тэр тоглогчд маань эндээс энэ яг энэ блокоос өөрсдөө захиалгыг зах зээлд нийлүүлэхээр худалдаж авахар сонгосон газар гэсэн үг. Энэ дэр бол яг буулш жишээ нь худалдаж авсан газар нь дараа нь зарсан газар нь бас харуулж болно. Тэнгүүд одоо жишээ нь эндээс захиалга өгөөд ханшман дээшээ гараад ирлээ тийм үү? Маш олон тооны захиалга гараад ирлээ. За тэгээд ханшманд буцаж доошоо арилжаалагдаад орж ирээд энэ ордер блоктой хүрэхдээ эндээс маш хүчтэй реакшн аваад энэ дээдлийн энэ хайр хай ханшиг хийсэн. Тэгвэл ордер блокийг яаж таних юм бэ? За ордер блок нь болохоор ханшид хүчтэй чиглэл хөдөлгөөн орж ирэхээс өмнөхөн үүсдэг /үүссэн байдаг. Чиглэл хөдөлгөөн орж ирэхээс өмнөхөн үүсдэг айл эсвэл үүссэн байдаг. Энэ нь юу гэсэн үг гэхээр за зүгээр амар энгийнээр ордер блокийг тайлбарласан бол ордер блок гэдэг бол ханшид хүчтэй импульс хөдөлгөөн орж ирэхээс өмнө үүссэн, яг өмнө үүссэн лаг ер нь бол онлайн түвшинд бол хэлдэг. Гэтэ яг ганцхан лаг гэхээр хэцүү болчихно. Би бол 1-3 лаг гэж хэлнэ. 1-3 лаг. 1-3 лаг. Ер нь бол яг ICT-ийн үзснээр бол энэ хамгийн сүүлийн лаг бол ордер блок. Хүчтэй импульс хөдөлгөөн энэ 1 2 3 4 өсөлтийн цагаан лаг байна тийм үү? Энэ 4 цагаан лагны өмнө үүссэн хамгийн сүүлд үүссэн харлаа бол ордер блок юм аа гэж үздэг. Гэтэ яг энэ цагаан хоорондын хамаарлаас шалтгаалаад 1 2 3 лаг 3 дараалсан харлаа ч юм уу те. Ер нь ийм олон тооны юу бас байж болдог. Харлаа бас байж болдог. Тэгэхээр энэ хүчтэй өсөлт орж ирэхээс өмнө үүссэн хамгийн сүүлд үүссэн 3 харлааг би ордер блокоор сонгоод одоо энэ дээдлийн тэмдэглээд тэгээд ордер блокийн доотлын ингээд тэмдэглэсэн байгаа. Тэгээ эндээс бол ханш маш олон удаар реакшн аваа тий. Энд нэг хүрлээ дээш явлаа. Буцаж ирлээ. Реакшн аваад дээш явлаа. Тэгээ энэ зүгээрээ хүрлээ. Тэгээ маш олон удаа эндээс реакшн авч байгааг харж байгаа хаа. За тэгвэл яагаад эндээс реакшн аваад байгаа юм? ICT-ийг юу гэж тайлбарсан бэ гэхээр энэ бол одоо бидний чухал яг өнөөдрийн бичлэгийг хийж байгаа шалтгаан яагаад гэдгийг л ойлгох гээд байгаа шүү дээ. Энэ ордер блок яагаад ажиллаад байгаа юм? Яагаад эндээс та ханш реакшн аваад өсөд байгаа юм? Тэгээ энэ ордер блокийг одоо яг зөв ашиглаад сурч байгаа бол чи эндээс худалдаж аваад энэ өсөлтийг барьж авч болох нь байна. Эндээс худалдаж аваад энэ өсөлтийг барьж авч болох нь тийм үү? Яагаад? Тэгэхээр энийг хэдүүлээ онлайн түвшинд ойлгоцгоё. За смарт money буюу одоо тэр нэг банк санхүүгийн байгууллагын институт том мөнгөтэй хүмүүс нь болохоор зах зээлд асар хэмжээний захиалга шахдаг ба үүнийг олон хэсэгт хуваадаг. За энэ юу гэсэн үг гэхээр за жишээ нь за Батын жишээ авъя. За Бат өөр нэгэн фирмтэй маш том тий одоо фандтай тэндээсээ тий одоо арилжаа хийж ашиг олдог. Тэгээд тэнч одоо Батын маш олон шинжээчнэр техник анализ хийдэг маш олон одоо арилжаач нар байгаа тийм үү. За тэгээд тэд нэр үзэхтэй болохоор за энэ хэдүүлээ энэ ханшин дээрээс энэ одоо за нэг 150 гэдэг ханш байлаа гэж үдээ энд 150 гэдэг ханшин дээрээс хэдүүлээ захиалга өгөөд 200 хүртэл өсгөөд тэгээ зарах юм бол одоо биднэрт ашигтай байх нэ гэдэг дүн шинжилгээ гаргалаа гэж үдээ Батын институт. Одоо тэр чинь нийлээд хэдэн 100 сая долларын захиалга өгч байгаа. За нэг нийт 100 сая доллар төсвөлдсөн. Тэгээ тэрнгээр одоо худалдаж авах захиалга өгөх гэж бодъё. Тэгэнгүүт Бат болохоор мэдээж тэр чинь нэг тодорхой орох цэг байна да. Тэр цэгийг л энийг сонгож авч байгаа. Тэгээд эндээсээ орох захиалга одоо худалдаж авлаа. Ханшиг мэдээж өсгөж гарч ирлээ. Ханшиг өсгөж гарч ирээд буцаж ирээд эндээс бид нэр реакшн аваа өсөд байгаа тийм үү? Яагаад гэвэл тэд нэр өөрсдийн худалдаж авсан төвшинг хамгаалах хэрэг гардаг. Энэ л ерөөс гол учир. Яагаад гэвэл энд худалдаа авсан тийм үү? Одоо энэ ордер блок энэ 3 харлаан дээрээс одоо тэ худалдаж аваад энэ өсөлтийн импульс хөдөлгөөнийг хийцэн. Тэгэхээр Батын институт яавал ашиг хийх вэ гэвэл мэдээж ханш өсөөж явал ашиг хийн тийм үү? Энэ дискаунт арий дотор худалдаад авсан байгаа шүү дээ. Энэ ордер блок дискаунт арий дотор маань байгаа. Тэнгүүт энэ дискаунт арий дотор худалдаад авсан юм чинь премиум дээр зарахыг хүснэ үстэй. Дискаунт дээр авчаад энэ зарахыг хүсэхгүй шүү дээ. Доошоо. Тийм учраас ханш ийшээ явал биднэрт ашигтай. Тийм болохоор Бат энэ орсон ордер блокоо хамгаалах хэрэг үүсдэг гэсэн. Хинээс хамгаалах юм гэвэл мэдээж эсрэг талын арилжаач те зарахыг зах зээлийн унгаахыг хүсэж байгаа өөр фандууд, фирмүүд
эсвэл retail арилжаач маш олон тооны хүмүүс байгаа. Тэнгүүд бат өөрийнхөө ордерыг эндээс нэгснээ хамгаалах хэрэг үүсдэгэ гэсэн үг. Тийм болохоор ханш маань энд буцаж ирэхдээ эндээсээ буцаад өсөөд реакшн аваад одоо бат энэ дэр 100 сая доллар төсөлдсөн байсныхаа за хидж байдیں۔ 60 саяар нь энд худалдаа авалт хийсэн. Тэгээд өсөөд ороод ирлээ. Өсөж орж ирээд ханш буцаад хүрээд ирэнгүүт энэс доош орж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол бат алдагдлалд орно тийм үү? Алдагдлалд орохгүй бол бат эндээс нэмж нэг 20 саяар худалдаж авдаг ч юм уу. Тэр одоо энэ хэсгээ нэгт хамгаалж байгаа. Хоёр дахь юм бол ханш өсөж орж ирэнгүүт нь энэ дэр 60 саяасаа буцаад нэг 20 сая буцаад зараад тодорхой хэмжээний ашиг авдаг ч юм уу те. Тэгээд ханш буцаад унаад ороод ирэнгүүт нь нэмж яг энэ нүүн авсан цэгээсээ адилхан үнээр дахиад худалдаж авдаг ч юм уу. Гэх зэрэгээр маш олон хэмжээний маш их хэмжээний захиалга зах зээлд хэсэгчилж өгдөг. Одоо хувааж өгнө. Нэг дор өгчих болохгүй шүү дээ. Нэг дор өгчих юм бол тэр чинь дээшээ ингээд бүр буудаад яваад өгнө. Тэгэхээр зах зээлд хүчтэй импульс хөдөлгөөн орж ирчихэд засвар хөдөлгөөн орж ирдэг тийм учиртай. Нэгдүгээр том институт байгууллагууд маань өөрсдийнхөө анх орсон захиалгасаа бага зэрэг тодорхой хэмжээний ашиг авч идэг, бүгдийг хаахгүй зарим нь хааж идэг. Тэгээ ханш буцаж орж ирэхэд эндээсээ худалдаж авч идэг. Тэгжиж ашигтай. Тэгээ энэний доор мэдээж оруулахыг хүсэхгүй. Яг гэвэл тэгэх юм бол ашиггүй болчихно тийм үү? Эрсдэлт өөртөө мөнгө алдна гэсэн. Тэгэхээр энийг хамгаалах шаардлагатай болдог гэсэн. Бид нэр хэрвээ зөв ордер блок олж чадах юм бол одоо тэр банк, санхүүгийн байгууллага, институттэй хамт харилцаж болно л гэсэн үг байхгүй юу? Одоо өслөө гарч ирлээ. Энэ ордер блокийг бат хамгаалтанд авсан гэж үзэх юм бол энэ ордер блокийн мэдээж доор орж ирэхгүй шүү дээ. Тийм болохоор бид нар эндээс худалдаж авах захиалга цуг өгөх ч юм уу. Гол нь энийг ханшийг ажиглаж, лааныг бүрчлэн ажиглаж олж мэдэх нь чухал байна. Тэгэхээр энэ бол дискаунт арray дээрээс ханшийг бат дэше өсгөх гэж үзэж байгаа. Тийм болохоор ханшиг хямдралтай дискаунт арray дээрээс нь худалдаж авна. Ерөөсөө тэр. Тэгээд одоо ханш маань те ордер блокт хүрэх үед нэмж захиалга шахдаг. За энд нэмж захиалга шахлаа ханшиг энэ дээр гараад ирлээ. Амар өсөлт хийцээ уус. Одоо нөгөө анх 60 саяар өгсөн чинь өсөөдөө хийдэж болсон байт. Энэ 80 90 сая болцсон байгаа. Тэгээд нэмээд одоо юу гэдэг чинь те эндээс нэм захиалга өгсөн ч гэдэм үү. Тэндээс мэдээж тодорхой хэмжээний ашиг аваад гарна тийм үү. Тэрийг бариад байна. Яг хуу тэгж тэр хугацааг нь бол хэдийн хэмжээгээр ямар хугацаагаар хийдэг тэрийг бол хинч мэдэхгүй. Тэрийг бол эн чинь ганцхан батын институт биш. Бас маш олон институт том мөнгөтэй хүмүүс байгаа. Дорж их байгаа, болдог их байгаа. Маш олон stock exchange-үүд байгаа тий. Эсвэл зүгээр л маш их мөнгөтэй фирмүүд байгаа. За тэнд одоо чинь энэ хүрээдэрнгүүд мэдээж тодорхой хэмжээний ашиг аваад гарна. Тодорхой хэмжээний ашиг аваа гарна. Тэгээд юу гэдэг чтэй ханш унж орж ирлээ. Дахиад энэ ордер блок дээрс нэмж аваад энд зараал ингээд орж ирэхэд нь багаар аваа зараад тий. Юу гэдэг чи эндээс зарим нь хаагаад одоо юу вэ? Ямар ч үс ингээл зах зээл дээр захиалгуудаа хэсэгчилж өгдөг. Нэг дор хийзээш өгөхгүй. Яагаад гэх юм бол нэг дор өгөх юм бол тэр чинь 5 гэдэг бүх ордерыг аваад дэшээ буудчих учраас ер нь бол смарт мани маань зах зээл захиалга өгөхдөө хэсэгчилж өгдөг. Гэтээ бас хизээч лимит ордер өгдөггүй. Лимит ордер өгөх юм бол энд шал үүсгэж чинь тийм үү? Тэгж бол болохгүй. Заавал маркет ордер. Шал үүсгэж юм бол тэр чинь өөрсдөө асар том эрсдэл унааж байгаа байхгүй. Одоо чинь батын фирм алдаа гаргаад энэ лимит ордер өгчлөө гэж үү. Яг энэ ордер блокт. Тэгэх юм бол тэр одоо юу гэдэг чинь 150 гэдэг ханш дээр лимит ордер өгчих юм бол тэр хизээс 149 рүү орж ирэхгүй шүү дээ. Тэрийг бусд өөр фирмүүд ашиглаад өөрсдийнхөө зарах захиалгыг зүгээр л батын энэ лимит ордерыг ашиглаад өгчих боломжтой байхгүй 150 дээр. Тэгээд бид нэр өөрсдөө доош зараад бат өөрөө маш том хэмжээний алдагдлалд орох эрсдэл. Тэгээд учраас лимит ордерыг бол смартфон хийжээш өгдөггүй. Тэр нь ихтгэлтэй байж болно. Тийм учраас заавал маркет ордер өгдөг. Маркет маань заавал хөдөлж явах хэрэгтэй. Аль нэг зэг дээр очиод гацчих болохгүй те. Шал ун хийгээд эсвэл тааз ун хийгээд тийм зүйл бол байж болохгүй. За ийм байна. Тэгэхээр бид нар өнөөдөр бол ордер блокийн талаар яриад энэ удаагийн бичлэг бол зөвхөн ордер блокоор өндөрлүүлнэ. Яг гэх юм бол бас те маш олон пид яриа байгаа. Угаасаа бүгдийн нэг бичлэг багтаан
гэдэг бол хэцүү. Багтсан ч гэсэн маш урт бичлэг болно. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээ энэ хүрээд өндөрлөе. Тэгээд дараач та мэдээж order block, breaker block, fair value gap бүх одоо чухал PD-ийн ярих болно. Энд бол одоо тэ харж байгаа энэ order block-ыг барьж хахад энэ fair value gap, энэ inversion fair value gap, энэ breaker block, энэ fair value gap маш олон зүйл байгаа. Тэ. Тэгэхээр энэ бүгдийг хэсэгчилж олон series бичлэг хийх болно. Өнөөдрийн хувьд гэх юм бол хэдүүлээ order block-т танилцлаа. Тэгээд бичлэгээ ахин дахин үзээрэй. Бичлэгээ ахин дахин үзээд ухраагаад тэ тэмдэглэл хөтлөд үтсэн гэж найдаж байна. Тэгээд бичлэгээ үзэж дууссан бол мэдээж суугатаа subscribe дараад дараагийн бичлэгээ хүлээх нэ. Тэгээд бас бичлэгэн дээр лайк дараарай. Тийм байна. Энийг ингээ зүгээр хараад орхичих биш. Та нар өөрсдөө одоо chart та нэгээд trading view нэгээд өөрсдийнхөө chart-н дээрээсээ ямар юу ч үж болно. Евро USD chart ч үж болно. GBP USD chart ч үж болно. Энэ бол бүх маркет төр болж байгаа зүйл. Яг тэгвэл бүх маркет төр л ямар нэгэн банк санхүүгийн байгууллага ордер өгж байгаа учраас тийм учраас та нар өөрсдөө chart руу очиод яг нэг өөрийнх нь нүдээр хараад үзээрэй. Order block-уудаа хараад таних гад identify хийх гээд үзээрэй. Бас нүдээ нэлээд дасгах хэрэгтэй болдог. Тэгээд order block маань failдэж болно. Тэгээ order block маань эвдэгдэж болно. Энэ нь ямар ч шалтгаантай хийж болно. Тэр одоо банк санхүүгийн байгууллагын order block хамгаалж чадаагүй ч хийж болно. Эсвэл өөр институтс орж ирээд хүчтэй энийг шахаад авцсан ч байж болно. Тэр цаад шалтгаан, тэр болж байгаа шалтгааныг бол хэлэх хэцүү. Гэхдээ бид нар PD-ийн тусламжтайгаар одоо ийм замбраагүй хөдөлгөөнөөс энэ тэ хямдарсан ханш, энэ премиум ханш, энэ хоёрын одоо тийг хаанаас нь яаж орох юм? Энэ олон ийм балансгүй тэнцвэргүй байгаа бүх зүйлийг одоо томруулдаг шилээр харж байгаатай адилхан лааныг хүрчлэн хараад одоо уншиж таньж энэ PD-ийг ашиглаад өөрсдөндөө ашигтай харилцаа хийж сурах нэ. Тэгэхээр энэ бол маш олон series бичлэг болох бах. Өнөөдөр бол зөвхөн order block-ын талаар ярьлаа. Бас PD гэж яг юу болох талаар ярилцлаа. Тэгэхээр дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр таа.